Цагаан сараар төрүүлчихэд ер нь тэнгэрт гарсан л та. Хүмүүстэй шишидэл хэн болгон л магтаал. Тэгэл ингээл цал авчих юм байна гэсэн бодол. Тэгээд ер нь тухайн жил хавар зуны бэлтгэл дээр жоохон бэлтгэл алдсан байх магадлал өндрөх. Тэр нь бол наадмаар нэгдээр унсан. Тэгээд ер нь бол дахиад барилж болохоор л барилтаа ингэж миний хувьд өөр бол боддог. Тэгээд яг хөлийн цэцэн шийдвэр намайг унсан гэж гарсан. Тэгээд цэцэн шийдвэрүүд аваад дахин өгсөн. Тэгээд яг буцаад газартаа буужлаа юм л да. Тэгээд ер нь бол нэг сайн би сайн цол аавна гэж өөртөө бардаж болохгүй маань гэсэн тийм хүнийг ер нь басч болохгүй маань гэсэн тиймэрхүү сурамжуудыг бол яг тэр 22 оны наадмаар зүрх махад эдис бүхэндээ шингэтэл алгаж авсан да. Сайн байцгаана уу? Монгол Нач Эрдэнэхүүгийн мөнх жаргал байна. Аранга аймгийн Хотон суманд 1996 онд яг Хотон сумынхаа эмнэлэгт төрсөн. Тэгээд 3 нас хүртлээр одоо суманда аав ээжтэй байж байгаа. Тэгээд аав ээж наашаа хот руу ажилтаа болж орж ирээ. Тэгээд ер нь хотод бага нас маань өнгөрсөн. Хүүхэд насныхаа өмрөдлөөр амьдарч явах байсан бол цагдаа явах байсан баха. Аав замын цагтад ажилладаг байсан. Тэгээд багтаа их цагдаа болно гэж их мөрөддөг байсан. Тэгээд аав цагдаа болохгүй шүү. Ер нь аав бас тэр юунд технологиулсан баха. Цагдаа болж болохгүй шүү гэд. Багах тэгдэгс би цагдаа болно гэж их явдаг гэсэн. Манай жас Аранга аймгийн Хотон сум төрсөн. Бас Аранга аймгийн Хотон сумын бонгон бүсгүй байгаа. Найдан эцэг маа гэж. За манай их нэрийг Гадаа хүүгийн жаргал гэдэг эмзүүч мэрэгчлэлээр төгссөн. Одоо их нэртэйгээ ковидоор танилцсан шүү дээ. Ковид тусаал тэгэл эмчлүүлээл гэж. Тэгэл танилцсан да. Ер нь бол фэйсбүүкээр харсан байсан юм аа. Тэгж явж байгаа таарчихгүй юу. Тэгэл найралт явагдсан да. Удаан харсан. 2-3 сар. Улаан бас. Жохо армаач хэлчихнаас. Гэтэл зарим хүмүүс яриг үцэхгүй хөө. Их нэртэй цэцэг авч өгөөгүй нь гэхэр чил хэцүү бас тээ. Нэршин цэцэг ихгүй нөө. Санаа хэлэхгүй нөө таач. Нэгсэн. Ковид ер нь тэгээд миний амьдрал бас амар том өөрчлөлт оруулж ирсэн л дээ. Бэлтгэл сургалтад явчихсандээ тэгээд гэр бүлийн өвчсөн. Гэр амтай. Бэлтгэл дараал гэр. Тэгээ нэх ер нь гадар дотор явах сонирхол мот. Бүр нэг найзуудтайгаа ажиллацаг гэх юм бол PlayStation тоглоно, бильярд тоглоно, боулиг тоглоно гэх тиймэрхүү л. Барилдаг гэж одоо нэг хөлбөмбөг бөгөх тоглолт байсан. Ангийнхантайгаа. Тэгээд сургуулийн шигшээ гэдэг дүрг аварга улсын аваад оролцож ирсэн. Тэгээд нэг барилдаж бодож байгаад дунд ангиас л ер нь бүх рүү ер нь их сонирхолтой болж тэгээд барилдаа гэж аавыг ер нь их шалгаж иж бүхээс эксэнд орчихсон. Аавыг ийшээ дэшөөж барилдахт нь цуг явж барилдааны үздэг байсан. Тэгэл тэрийгээр одоо сонирхолтой болол тэгэл барилдал гоё юм байна гэл. Тэгэл ангитаас ганц нэг ноцолдноо бас хүүхдүүд л юм чи тэгээд ангийнхнаагаа жоохон давах маягтай. Тэгэл ерөнхийдөө бүх рүү сэтгэж луцсан да. Ер нь хамгийн ихнийх нь жудоохийн тэмцээн л байсан. Бүр яг бэлтгэл хийж эхлээд жудоохийн одоо шир багш нар очиод ихний тэмцээн Аранга аймгийн насны төвшин тэмцээн анх болж ирсэн. Тэр нь л хамгийн анх барилдчихсан да. Үндэсний бүхээр барилдсан 2013 сумынхаа 100 жилээр анх
барилтад 2 даваад 3 дээр мөнхөрд нарсан дамлуулаад унжсэн. 2018 онд анх улс найдвар зодоглоод тэгээ 1 даваад 2 дээр Бацуур аваргыг Арслан багт нь 20 даваад барилжсэн. Тэгээ тэр жил Суур аварга маань бас төрүүлж ирсэн. Тэгээ цагаансараар хамгийн бага цолтой аймгийн заан цолтой хотод төрүүлсэн гэдэг. Тухайд нээхэн бодохгүй зүгээр сайхан барилтыг жилийнхаа өнгийг харъя ямар шүү байна. Гэ зүгээр нээхэн бодохгүй барилтыг сайхан барилтад төрүүлсэн. Тэгээд түүхэнд нэрээ мөхсөн гэж хэлэх юм уу. Тэгээд юу цагаансар ер нь нээлттэй нодон жил аймаг цэгийн цолтой хөгжүүдийн барилтад төрүүлсэн. Тэр нь хоёуланд нь төрүүлсэн хөгжүүд их ховор. Тэр ховор хүмүүсийн нэгэнд бас багцсандаас маш их баяртай байгаа. Одоо 1963 оноос хойш өдгөө хүртэл зохиогдсон энэ саршны барь зориулсан үндэсний бүхийн барилдаанд төрүүлсэн бөхчүүд хамгийн бага цолтой бүх уу? Аймгийн заан цолтой бүх. Аранга аймгийн хотон тусам ирээд Эрдэнэ хүүгийн мөнгө чиргал гэж залуусууд дурамтай сайхан барилдаж тэр барилдаанд одоо төрүүлсэн. Улсын гард гончиг дамбыг улсын зам пүрэв сайхан нарыг бол одоо өндөр даваанд бол давж төрүүлсэн. Тэгээд одоо түүхэндээ хамгийн бага цолтой бүх төрүүлсэн. За дүүгээ өнөө мөнгө чиргал маань одоо Монгол улсын насан цолонд төрсэн байна. Ер нь бас бүхэн дэйлдэг Монголын ард том мөнгө чиргалыг бол насан цолоор тогтохгүй бөхөө. Аранга нутгийн одоо дараагийн том цолтой бүх шүү гэж одоо ярьдаг. Ер нь бүхэн дэйлдэг Монголын ард том бол их зүүн сувнтэй байдаг. Үнийг одоо зөв дүгнэж чаддаг. Энэ бүхнийг энэ ирээдүйд нэг ийм цолон төрөндөө энэ нэг том цолон төрөндөө гэж ярьдаг. Тэр бүхэн бол ер нь тэгэл эрүүл бэлгээр ер нь тэгэл тэр цолондоо хүрдэг. Төрүүлдэг жилээ нэг дээр завхны дөгөдөр ништэй тарж ирсэн. Хоёр дээр болгоны өс хоёр заантай. Гурав дээр Томатар хатага тунаад. Тэгээд дөрөв дээр бүрэнтөх саврахтай. Тав дээр Бачлуу начинтай тунсан. 6 дээр Гончиг дамгаар дамлж байгаа. Тэгээд 7 дээр Бадарч хамлж байгаа. Тэгээд үзүр төрөнд Пүрэв сайхан заантай барилж тавсан. Аймгийн зам мөнгө чиргал бол өөрөө зүүн талтай тэр хутгах мөхийг ус мэдэн даамгаа хийдэг. Саярын саршны уламжлалт улс аймгийн алдар цолтой үндэсний бүхийн барилдаанд аймгийн цолтой бүх хамгийн анх үзүүр төрөнд үлдсэн тохиолдол 1998 он Монгол улсын ирсэн бачиргалын гамбат 22 насндаа улсын олон сайжруулыг дараад олон үлдэгчрөө дуулж дархан авраг бат эрдэнэтэй үзүүр төрөнд үлдэж байсан. За 2000 онд Монгол улсын зам магалч бас үлдэж байсан. Үзүүр төрөнд үлдэж байсан. Зараар нь цаамаа тун амархан давлаатаа. Зараар нь гисэж хоороод буцааж уйдаад мушгаад авчлаа. Сайнхо Монгол улсын өдгийн нутаг Аранга аймгаас төрөө бүх тодорлоо. Аранга аймгийн хотон тусам ирээд өг Сэргийн нэчин Эрдэнэ хүүгийн хүү аймгийн зам мөнгө чиргал 17 дугаар жирний буян үйлдвэрчмэг усан баржны саршны баяр зориулсан гүжид 256 бүхийн барилдаанд 8 даван төрүүлсэн. Аймгийн цолтой төрүүлсэн тохиолдол 3 дахь тохиолдол гарлаа. Авраг Санжаадан Барслан Мөнгөнбаатар, улсын ярцаг Мөнгөнбаатар аймгийн зам мөнгө чиргал нар болоо ингээд аймгийн цолтойдоо саршны уламжлалт 256 бүхийн барилдааны төрөө бүхээр тодорлоо. Ерөөсө төрүүлэн хөрүүлнэ гэсэн бодол ерөөсөө байгаагүй. Зүгээр сайхан барилт дийл гэсэн тийм бол бодлоо. Ерөөсөө өмнө цагаан сарын барилтанд барилж үзээг байж байгаад анх барилтаж байгаа. Цагаан сар төрүүлэл за ерөнхийдөө улсын цол авч болмоор юм гэсэн бодол ер нь шууд орж ирсэн. Өмнө нь бол их улсын цол мол гэж ерөөсөө бодохгүй арай болоог байх гэсэн тиймэрхүү бодолтой байдаг гэсэн. Тэгээ цагаан сар төрүүлээд шууд улсын цол бол ойрхон байгаа юм гэсэн. Тийм бодлоо шууд орж ирсэн. Бэлтгэл жигдрээ сайн барилдаад ирэхээр хинт яах вэ гэсэн бодолтой сууж идэг. Тэгээд ер нь бол нэг хамлуулаагүй дээ. Ер нь сайн барилдаад. Ер нь л их тунж эсвэл сүулт заримдаа 3-аас ам авах тиймэрхүү байдалтай гэдгсэн. Цагаан сараар төрүүлчихэд ер нь тэнгэрт гарсан л та. Хүмүүстэй шишидэл хэн болгон л магтаал. Тэгэл ингээл цал авчих юм байна гэсэн бодол. Тэгээд ер нь тухайн жил хавар зуны бэлтгэл дээр жоохон бэлтгэл алдсан байх магадлал өндөр ах. Тэр нь бол наадмаар нэг дээр унсан гээд ер нь бол дахиад барилж болохоор л барилтаа ингэж миний хувьд дөр бол боддог. Тэгээд яг хөлийн цэцэн шийдвэр намайг унсан гэж гарсан. Тэгээд
цэцгийн шийдвэрүүд аваад дахин өгсөн. Тэгээд яг хаад буцаад газартаа буушлаа юм л да. Тэгээд ер нь бол нэг сайн би сайн цол аавна гэж өөртөө бардаж болохгүй маань гэсэн тийм хүнийг ер нь басч болохгүй маань гэсэн тиймэрхүү сурамжуудыг бол яг тэр 22 оны наадмаар зүрх махад эдис бүхэндээ шингэтэл алгаж авсан да. За энэхүү ардын өвсгөлийн дүүг 103 жилийн он Монгол үндэсний хоёр наадамд амжилттай орилдон тав давж Монгол улсын начин зулны уулзлыг биелүүлсэн бүгжүүдэд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгыг уншсанаар дуулан Монгол улсын начин зулны үнэмлэх энгэрийн дэмдгийг гардуулан баяр хүргэж байна. Аранга аймгийн Отон сумын Ариа талдар спортын роо бүгдүүд өхийн дэвжээний аймгийн гэрэлтэн Эрдэнэхүүгийн мөнгө чаргал Монгол улсын арцаг Батцхийн зөрөгт баатраар тав давж инхүү Монгол улсын начин зулны уулзлыг биелүүллээ. Үнэхээр гайхалтай одоо тэгэл усын салтныг инээнд багтна гэдэг ч одоо тэгэл хүн болгонд одоо тохиохгүй хөв завшаа тэгээд сайхан улсын салтныхаа инээнд өмнө жилд наадмаараа сайн барилдаж багцнуудад маш их баяртай л байгаа да. Яав ч юу тэгэл хоёулаа өөлцөн л сууж ирсэн. Тэгэл олон үйлэлэн да гэж байгаа. Ихтэй сайхан автомат саднаас өглөөлөө сайхан нэг орой баяраа тэмдэгсэндээ. Энэ дээлийг сайн нэг чул аваад тэгээд цолныхоо найраар хийлгэсэн. Тэгээд явж яваад ер нь тоод өнгөтэй дээл өөрөө жон сонирхоо тэгээд гэр бүлийнхээ үнтэй юм хостел охинтойгоо уруулаа юм хостел хийлгэсэн. Би ч одоо барьж гиснээс хойш 3 4 дахь шар дээл нөө. Ер нь шар өнгийн дээл тоод гойс нагт өмсгöd жоохон бор царайтай үнгээд жоохон миний царайг жоохон тодтогч өгдөг юм болоо гэж бодтыг. Бүгчүүдийг хараад хахад ер нь шар дээл бас их голцсон өмсөж байгаа хаар үед. Тэгээ бэрхлэлийн төлөх бол ерөнхийдөө миний хувьд бүх барилдаанд л зодоглоё гэсэн бодолтой. Тэгээд ер нь бол яг тэд гэсэн тийм тоо гаргаж үзээгүй юм байна. Заалны барилдаан гэдэг чинь бол бүгчүүдийн хувьд бол хамгийн том бэлтгэл. Энэ бэлтгэл барилдаж ижил ер нь бол сайжрал гэсэн үг. Барилдаан бол ардаас нь шууд гэртээ очиод ухраагаал хин яаж барилдсан байна, би яаж барилдсан байна, яаж унсан байна, яаж давсан байна гэл бүгдийг гэртээ очиод ухрааж үзэн дээ. Би нэг өөрөө нэг удаан барилдаад унуул хурдуунал давал хурдан авчдаг болохоор нэг тий удаан барилдаан байхгүй дээ надад. Хоёр багшигаа их хөндлөж явдаг та. Одоо бүхлэгтэй хэмжээний хоёр багш архичаагаар ганцраг нөч хоёр байна. Тэгээд өсгөөр авраг. Ер нь тэгээд аврагуудаасаа их хөндлөлөөр л авч явдаг та. Манай одоо бүхлэгтэй хэмжээчин одоо эд сайн барилдаж байгаа залуучууд одоо цолтой залуучууд их байна. Тэгэл бэлтгэл сургалтын дээр тэр бүгдтэйгээ сайхан барилдаад бэлтгэлээ хийх хэрэг бас сайжирна. Ямар ч хүн одоо үеийнгийн залуучууд сайхан эд цолонд одоо зүтгэж байгаа, том цол авах гэж байгаа яг тийм 7-8 залуучууд одоо бид бүгд яг нэг дивжин дээр хариулдаг бэлтгэлээ хийж байгаа. Тэгээд тэр бүгд дээр одоо ингээд өөр дивжин бол байхгүй. Тийм болохоор яг өрсөлдөгч бас тэр одоо манай дивжин залуучууд тийм болохоор тэр бүгдээ сайн бэлтгэл хийж ижил ер нь бол цуг дэшээ гарна. Тэгээд миний хувьд энэ жил хамгийн сүүлч гэхээр муухай дараа жил энэ жил гээд миний ардаас сайхан залуучууд бас байгаа цолоох залуучууд. Тэгээд тэр бүгдтэйгээ бас сайхан бэлтгэлгээд манай дэвж явж чинь да. Ер нь бол ойрын зорилго улс найдад төрүүлэх зорилготой л ер нь бэлтгэл сургалтаа одоо базаач. Би одоо ингээд өөрийнхөө ярьсан ярилцлага үзэж чаддгүй шүү дээ. Мэддэг. Би нүдэн дээр арт арсан юу үзэж чадаагүй шүү дээ. Хичээд өөрийнхөө нэг хоолоогоос сонсохоор сонсогдоод байдаг. Ерөөсөө тасчихгүй. Гөө. Тэр статл. Урлагт нөөшт. Удаа бол зүгээр хамаатан садантайгаа уулзах, найз нөхдөдтэйгээ уулзах, ээлүүдтэйгээ уулзах хамгийн сайхан байдаг та. Ер нь бол хамгийн том баяруудын нэг гэж боддог ер нь Монгол хүний хувьд наадам цаансраа ер нь бол хамгийн голчилж ер нь сайхан тэмдэглэхийг илүү хичээдэг.
За ингээд Монголын нийт ард түмэндээ хэлгээрээ хямгалан төрлөөрөө төвшин амгалан байх хөлтөдөө сайхан эрүүлэг өдөртөнд төвшүүлж модон могоожилтэй сар шиндээ сайхан шилээрэй гэж хэлээ да.